За Монголын pop хөгжмийн амьд домог үе үеийнхний сэтгэлд хоногдсон хит дуунуудын эзэн Монгол Улсын гавьяа жүжигчин 20 дугаар зууны манлай pop diva дуучин Саран Туяа урлагт 40 жил хайрын бурхан тоглолтоо хийх гэж байна. Pop diva-н тоглолт Монголын урлагийн түүхэнд цаашин түүх бичсэн тоглолт болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Манай нариулагч Сарайчлалын гарч байна. За манайха байраа эзлэрээ эхлэе. Бүгдэд нь амжилт. Монгол Улсын гавьяа жүжигчин дуучин Саран Туяа урлагт 40 жил хайрын бурхан тоглолтоо хийхээр 3 жилийн өмнөөс төлөвлөж өнөөдөр тоглолтын бэлтгэл ажил нь үргэлжилж байна. Тоглолтод дуулах 40 дууга фэнүүдээс санал авч цонгож байгаараа онцлог маань түүний энэ тоглолтод зориулан урлагийн салбарын уран бүтээлчид өчигдөр амьдрал дугаар нь хайдуу өргөж гинтийн бэлэг барьсан нь энэ юм а. Дуучин Саран Туяа Монголын урлагийн ертөнцид 40 жилээ зориулж урлагаар амьдарч амьсгалж анхдагчдын нэг болсон юм а. За тэдгээрээс нь дурдах юм бол хамгийн анх удаа тоглолтоо оюуны өмчөөр бүртгүүлж хамгийн анх Сингапурт бүтэн цомгоо бичүүлж байсан. Мөн Улаанбаатар хотод бие даасан 60 орчим. За Монгол орон даяар 7 тоглолт зохион байгуулж дэлхийн олон орноор аялан тоглолт хийж 22 цомог 1 пянз гаргажээ.